Байцгаана уу? Амар хөөрхөн байгаад. Би нөгөө нэг энийг маха өгчнийхээ урд ашигладаг штеп. Тэгээд юм гоёор нь дахиад авсан. За энэ удаагийн бичлэгэн дээр шинээр авсан бүтээгдэхүүнүүдэд танилцуулна. Тэрнээс гадна танилцуулсан бүтээгдэхүүнүүдээсээ сонгоод нэг 3 бүтээгдэхүүнүүд ашиглаад бодолт хийнэ гэж бодож байна. Тэр бодолт нь ер нь бол арт тал руугаа доотлынх нь суурийг тавьчаад тэг үргэлжлүүлээд яг авсан бүтээгдэхүүнүүдээрээ чимэглэл арт хийнэ гэж бодож байна. За эхлээд авсан бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя. Ийм нэг 3 өнгийн сав руу авсан. За тэрний дараагаас гэх юм бол ийм нэг би нөгөө сайн гүүх хэрэгтэй. Гүүх юм бол харагдах орчноо сайжраад тамхаа илүү авахгүй. Ингэн тэгнэ гэж ер нь ингээд тайлбарлаад идэв штэ. Миний бичлэгийг та анх удаа үзэж байгаа бол өмнө орсон бичлэгүүд рүү ороод үзээрэй. Тэрэн дээр маникюр хийх, гэл модгаар буудагах, смарт хумс хийх гэх мэтчлэн ер нь бол мэдээллүүдийг өгсөн байгаа шүү. Тэгээд энэ болохоор юм гоё зөөлхөн үстэй. Юм гоё зөөлхөн үстэй учраас ингээд үргэлж ч гэсэн зөөлхөн. Тэгээд нарийнхан ширхгүүдтэй учраас ингээд өрцүүдийн сайн унгааж өгч чадах сойтог авсан. Гэх нь гэх юм бол миний энэ клинсерийн сав нь амар муухай санагдаад тэгээд би гоё шинэ клинсерийн сав авсан. Амар гоё цэвэрхэн харагддаг. Янз юм багаз. Бидний өнөөдрийн бодолтын хамгийн гол дүр болох 3 юмыг танилцуулъя. Тараа. За нэг нь болохоор бор өнгийн палмастер, нөгөөх нь болохоор цагаан өнгийн палмастер, дараагийнх нь болохоор цагаан өнгийн юм бал шиг нарийнхан гардаг. Ийм 3 авсан. Өнөөдөр бөөндөө энэ 3 ашиглаад арттай бодолт хийнэ. Авсан юм арай дуусаагүй байгаа шүү. За дараагийнх нь болохоор энэ яг юу вэ гэхээр уусгалттай бодолт хийдэж штэ. Тэрэнд зориулаад уусгалтын хөвнөн ийм хөөрхөн дөрвөлжин. Тэгээд энэ дөрвөлжнийг ингэж чимкэж бариад шууд энүүрээ ингэж товшоо явуучих ийм цэвэрхэн хийж болохоор хэрэгслүүд авсан. Энэ амар гоё санагдаад энэ амар хөвгчлээ байгаа зү. За дараагийнх нь болохоор нэг ийм хуурай повдер юм гурил шиг заа. Энэ ийм цагаан өнгөтэй байгаа шалтгаан нь болохоор бид нар зөвхөн цагаан өнгөөр биш янз бүрийн өнгөөр уусгаж humсаа буддаг. Тэрэндээ зориулаад энэ цагаантайгаа уусгах өнгөө холиод уусгах юм бол амар гоё уусдаг. Тийм би бичлэг ütсэн. Тэгээ би энийг авсан. За ер нь бол миний авсан юмнууд энэ байна. Одоо бөөндөө нөгөө нэг 3 гол дүр ашиглаад гоё бодолт хийцгээе. Би бодолт хийхдээ яг юу яаж зурх уу гэж бодож байгаад Pinterest-ээс зураг хасан чи миний сонирхолд нийцсэн яг ийм 5 урууны ерөөс бодолт байхгүйсэн байхгүй юу? Тийм болохоор бөөндөө энэ эдгээр зурагнуудыг ашиглаад өөрөө ургуулж бодоод тэгээд маш хөөрхөн 3 өнгөтэй доотлын суурины амар тод биш тийм бодолт хийцгээе. Гол нь энэ бодолтын гол зорилго нь гэх юм бол тэр дээр нь байгаа арт нь шүү заа. За тэгээд хумсаа би амар удаан амраацсан. Амраагаад миний хумс богинохон байгаа учраас энийг дөрвөлжин хэлбэртэй болгоод тэгээд гоё махын цэвэрлээд гоё цэвэрхэн бүдэггүй өнгийн суур тавиад тэгээд дээр нь арт аяа. За тэгээ олон юм яриад явах уу? Бодлонд орцгоё. Тэрнээс гадна манайхаа би нөгөө нэг авж байгаа юмнуудаа нэг хоёр ширхэг илүү авсан. Тэр илүү авсан шалтгаан гэх юм бол та хэд нөгөөний намайг ханаас авсан бэ? Хаан зард юм бэ гэж асуугаад идэв штэ. Тэрэнд зориулаад би авсан бүтээгдэхүүнүүдээсээ нэг ширхгийг илүү авсан. Тэгээд үнэхээр тэднэр нь надад таалагдах юм бол би та нарт санал болгоё гэдэг үднээс нэг ийм Instagram хаяг нээсэн. Энэ Instagram хаяг руу ороод үнийн мэдээлэл авах боломжтой шүү. Тэгээ ер нь бол онлайн шоп юм уу да? Угаасаа би яг дэлгүүргүй учраас нэг байршилд зарах боломжгүй. Тэгээд би өөрийнхөө хэрэгжилж утсан юмнуудыг та хэдэд санал болгох учраас тийм амар ашиг орлого бол бас сайн олохгүй байх гэж бодож байна. Зүгээр та хэдэд арай юм авахд хүн болох юм болов уу гэж бодоод энэ Instagram хаягийг нээсэн. Та хэд маань энийг дагаарай. Та нарт арай хэрэгтэй юмнууд байж магадгүй. Тэгээ хэрвээ би Монголоос юмнууд дэлгүүрээс очиж авах юм бол тэр хаягуудыг бас оруулаад бай. Тэг бас тэдэнд өрөг болсон шүү гэдэг мэдээллүүд оруулаад ах юм бол таад амар амрах гэж би бодож байна. За тэгээд бодолтод орцгоё жийл нээсээ. Тэжээл түрхээд ийм амар ургасан байна. Тэжээлийн юусоо арилгаачгүй, нөхөд сэргээгээчгүй ингээ бүр зүнд нь хаяад амраацсан заяа. Тэгтээ яг махыг авч исэн.
Одоо эннийхээ энэ тижэл гялалцаад байгаа юм арилгая. Энэ арилгахтаа зүгээр энгийн тижэл учраас юм зүгээр ингээ аз тооноор арилгасан ч болно. Эсвэл 100% аз тооноор арилгасан ч болно. Тэр бол та хэд юм өөрийн сонголт. Арилжил байвал аль бүрэн ч арилгасан болно гэж байна. За хүмүүсийн бодыг арилгачлаа. Би ингээд хажуу талдаа ашиглах бүтээгдэхүүнүүдийг чагсаасан байж гин. Саяны харуулсан 3 зурах харандаа фломастер маань байна. Тэгээд миний өмнөх нь энэ чинийгээ хэлэх хийсэн юм байна. Яа тэгээд маха мэдээ цэвэрлэх учраас махтлагч, махавагч 2. Тэгээд будагны суур олох бейс. Тэгээд би сүүн цагаанаар будъя гэж бодож байна. Энэ болохоор 226 нэмрэх. Тэгээд топ хэрэгтэй. Тэгээд би энийг анх удаа ашиглаж үзэж байгаа учраас WAP-тад дээр нь будаж болох юм уу? Өнгө нь яг гарах юм уу? Эсвэл matte top тавьж ийж өнгө нь гарах юм уу гэдгийг туршиж үзэхийн тулд matte top-ыг бас хажуу талдаа бэлдсэн байна. Тэгээд мэдээж ирээ бидний нөгөөнийг ашигладаг миний хайрцагтай. Тэгээд эцсүүлд нь тижэл маань хэрэгтэй болно. За тэгээ бодлолтод орцгоё. Тижэл арилгацсан учраас одоо хумсаа аваад хумсныхаа хэлбэрийг засаад эхлэн гэсэн. Би хумсаад ер нь л жижигхэн байлгахыг хүсэж байгаа учраас бүх хумсаа дөрвөлжлээд хөнгөө авчина. Дөрвөлжилж хөнгөө авчаад одоо би сайхан бүгдийн дөрвөлжин болгоно. Та ийм шавх дөрвөлжинд дургаа олвол хоёр тал руугаа ингэ өрчих. Хоёрлын ингээд ер нь бол зөөлөрчих жоохгүй. Гэтэ ерөнхий хэлбэр нь болохоор дөрвөлжин. Ер нь богинохон хүмүүс бол ийм зөөлхөн дөрвөлжин байвал илүү гоё харагддаг. Хитрхи шавх дөрвөлжин болохын тулд хумс нь илүү уралцсан. Ингээд бүр жинхэнэ шавх дөрвөлжин байвал амар гоё харагддаг. Зөөлхөн дөрвөлжин ийм богинохон хумсан дээр илүү зүгээр идэг шүү. За одоо ерөнхий дөрвөлжин хэлбэрийг гаргацсан бол хоёр талаас нь зөөлхөн гэд хажуу талын хэлбэрийг бас засах хэрэгтэй. За юм нь бол ингэж харагдчих. Тавцсан бүгдийн хажуудлаас нь хөдлөсөн. Зя хэлбэрийг засаад дуусчихлаа. Одоо махадлан. Би саяхан маха авсан байгаа болохоор ер нь мах баг байна. Юу ч гэсэн махад л хэд авах мах байна уу харъя. За одоо хумсаа амраацсан учраас бөндөө амар гоё цэвэрхэн болтон WAP-т нь. Тэрний дараагаас авах мах байна уугүй юу гэдгийг шалгах шүү. За. Ингээд хойдлынх нь хэсгийг сайхан жигд тэгээ хойдлын хатуугаар нь үрсэн бол одоо бүгдийн гоё зөөлхнөр цэвэрлээд өгөн талиг.
Энэ удаад нөгөө нэг дэрийг ашиглахгүй үед яаж махаа амар гоё цэвэрхэн авах вэ? Яаж будалтынхаа суурийг маш гоё цэвэрхэн тавих вэ гэдэг юм зааж өгч байна л гэж ойлгож болно шүү. Бөндөө дэрэлэр цэвэрлэхгүй ч гэсэн вапаар ерөнхийн ингээ хумсныхаа хойдлын цагаан өрцүүдийн хөнгө авчиж болдог байхгүй юу? Тийм болохоор хойдлынх нь өрцүүдийг хөнгөн авч ийна гэж ойлгож. Одоо энийг ингээ сайхан гүгөөд энэ хоёр хумсаа энэ хоёр хумстайгаа харьцуулаад харангууд хойдлынх нь өрцнүүд нь ямар тач хумснаас өндөрсөн махан дээрээ наалтсан баг. Дараа нь бөндөө энийг авчихна гэсэн үг. Энэ вап нь юм хуучирсан биш, шинэ вап. Тэгээд хумсны хой талд хүрэх юм бол хумсны ч хой тал урагдсан шүү, маш аюултай. Тийм болохоор юм хуураагаар энэ ирмэгүүдийн ингээд үрж зөөлрүүлснийхаа дараа хумсныхаа уугт хүргэж болно. Тэрнээс бол шинэ вапыг ингэж хумсны ууг мууганд маханд бол манайхаас тө хүргэж болохгүй шүү за. Тадаа! Бүгдийн вапд ч амар цэвэр харагдаж байгаа. Одоо энд сүрдэж байгаа, энд сүрдэж байгаа, ингээд сүрдэж байгаа махнуудын цэвэрлэе. За ядам уруунд дээр арай тод харагдаад ах шүү. Эндээс эхлэе. Жоох махаа илүү авах гал ирэнгүүт шууд энүүгээр үрж цэвэрлээд харагдах нөхцөлийг гоё бүрдүүлээд өгөөрэй за. Би хумсныхаа махыг талаас нь авах амар дуртай. Хөвтэй юм аа. Тэгээ одоо тэгээд энд сүрцэн махын зөвлөг. Хөнгөө тараад авчихна. Майсуу. Энэ махан амир их ургаагүй үед таслахгүй авах бас айгүй хэцүү байдаг. Тийм. Махнуудыг аваад цэвэрлжлээ. Сайн нөгөө нэг будаг арилгаж амир олон хүртлэс гаргаагүй учраас шууд клинсерээр арчаад бодлонд орчё гэж бодож байна. Би клинсерээ ийм гоё савндаа хийцэн. Ямар гоё цэвэрхэн харагдчихэв. Сая эрх урууныхаа махыг нэлээд лав авчлаа. Тэгтээ цус гараагүй. Тэгтээ жоохон орсож байна. За нөгөө л миний нөгөө л ашигладаг. Уногийн strong base. Манайха нэг юм хэлэхэд би заавал энийг ашигладаггүй. Зүгээр л би ашигладаг бүтээгдэхүүнээрээ та нарт ингэдэг тийдэг гэж зааж өгч байгаа гэдгийг ойлгоорой. Тэгэхгүй бол зарим хүмүүс strong base-ээр хийцээ будагны суур тавьдаг байсан гэж мэдчихлэн маш олон комплейнүүд ирж байгаа учраас энэ зөвхөн миний л ашигладаг арга, би л хэрэгжүүлдэг. Гэхдээ надаа хангалттай урт хугацаанд тогтож мохтоод центр нь сайн байдаг болохоор би энийг ашиглаж байгаа, ингэж бодож байгаа гэж та нарт заавар бичлэг оруулж байгаа болохоос биш заавалжгүй энийг ашиглаарай. Энэ л ёстой гоё шүү гэсэн юм байхгүй шүү. Яг өөртөөхөө ашигладаг бүтээгдэхүүнийг ашигладаг аргуудаараа хийгээд будаад яваарэ гэж хэлмээр байна. Жохон илүү харангуйта шууд ингэж арчиж хумсаараа. Тэгэд хойш ингэ илүү гарах юм бол батлагчныхаа хошуугаар кальц цэвэрлэхгүй бол энийг бол ингэж яг илүү гаргаснаар нь хатааж манайхан болохгүй шүү. Будалт маш муухай олон тогтцсон нь ч гэсэн нөлөөлдөг шүү.
За нэг давхар бейс тавигдсан. Одоо сайхан хатаач. За одоо хоёр дахь давхралтаа тавина. За хоёр дахь бейсээ давхарлсан. Маш гоё цэвэрх харагдаж байгаа. Чи одоо 26 нэмрээ. Энэ болохоор ийм гоё сүн цахам. Гоё тод байгаа. Ийм гоё гарцтай нэг давхарлага. Ийм гоё харагддаг. Төлөвөн дараад ингээд нэмгэн нэг давхар явна. За хоёр давхралт нь ийм болж юм. Энэ жоохон галтардах гад байдаг сүн цагаан өнгө байна. Тийм болохоор бүндэ энэ 3 давхралт хийж яг гоё жинхэнэ сүн цагаан өнгө гарч ирнэ. За одоо бүндэ энэ дээдлийн клинзер арч цэвэрлээд клинзер арчсныхаа дараа манай энэ талмаструуд үзэг маань гарч ийн үзье. Хэрвээ гарахгүй бол нэг хүмүүсийн вапныхаа зөөлхөн талаар үрж жоох юм мат болгоод за энэ цагаан гарч ийн. Wow. Мангар тот юм. Энэ харна болохоор зүгээр хатчих юм билээ. Энэ харь яа гэм бол. Бас хатчих магадгүй юм байна. Энэ зүгээр арчаад л гарч байгаа юм байна. Тийм болохоор одоо бөөндөө илүү гаргасан юм байна уу? Одоо жишээлх юм бол энэ миннээс ахуулаад бүрээ цэвэрлэчихье.